Театрын урлагийн хэл яриа. Энэ бол Английн аваа жүжигийн зохиолч Уильям Шекспир. Өнөөдрийн нэвтрүүлгийн гол санаа сэдэлж эндээс ихтэй. Түүний жүжиг зохиолд ганц нэг хүн хийгээд бүхэл нийгэмд тохиолдож болох эгзэгтэй, ээдрээтэй, инээдтэй, эмгэнэлтэй бүхий л явдлыг харуулна. Угтаан хүмүүний нийтлэг мөн чанарыг дэлгэж чадсан болохоор өөр цаг үе, өөр улс орон, өөр үндэс угсаа шашин шүтлэгтэй хүмүүс түүний жүжигийг үзээд өөрийгөө л олж хардаг. Бид нар одоо Шекспирийн Монгол нөхөдгээд энийг төсөл хэрэгжүүлж байлаа л да. Тэгээд тэр төслийнхаа хүрээнд бид нар Шекспирийн одоо эмгэлж болоод одоо энэдмийн жүжигийн одоо ийм хоёр төвөр гаргасан байхгүй. Тэгээд тэр одоо юуныхаа нээлтэнд нь бид нар одоо тэгээд тэр үед одоо бас ажиллаж байсан Их Британийн ивент тэтгэжсэн учраас одоо тэдний элчингээс ингээл хүмүүс уриал тэгсэн чинь тэгж байгаа байхгүй. Гэхдээ Шекспирийн үг гэдэг бол нь шүү дээ тийм ээ. Асар их шүү дээ. Тэгэхэд энийг яаж та нар ингэж монгол руу шүү дээ тийм Шекспирийг орчуулдаг. Монгол хэл чинь шүү дээ тийм ээ. Шекспирийг баг орчуулж дийлж байгаа мө гэсэн ухааны юм надаас хэлэхгүй юу. Тэгэхээр нь би тэглээл дээ. Монгол хэл бол маш их баялаг юм аа. Ганцхан биш дээ сүүлийн үед бид нар биш тийм ээ монгол хэлнийхаа зарим үгийг бүр ингээд огт хэрэглэхэ болцсон. Тэгээд эн чинь Монголд биш тийм ээ нэг үгээс гадна хоршоо үг гэж бас үг байдаг. Тэгээд өөрөө биш тийм ээ монгол хэл чинь агуу их баялаг учраас Шекспирийг орчуулахад бол хангалттай гэж би хэлжсэн байхгүй юм. Их маргах юм бол зарим нь давнч гэж баг хэлэхээр байсан. Үнэхээр л монгол хэл гэдэг далай билээ. Ардын аман зохиолоос эхлээд гэсэр, жангар, Монголын нууц товчоо гэж ярил дуусахгүй. Илб далайн захад эрхлүүгийн мөнгөн цагаан ууланд тал цулнууд. Монголчууд бол яг эртнээс одоо энэ аман зохиол, эртний одоо аман бэлгийн бол одоо асар өргөн түүхтэй ард түмэн. За энэ бол зүрж зүүгч байдаг юм уу, үлгэр туйл хэлэх. За бүр одоо наацх нь айраг бүлүүлж сургах тэр тоолох, малыг зүслэх гэх мэтчлэн одоо энэ аман одоо яруу найраг аман уламжлал бол маш чухал үүргийг гүйцэтгэдэг. За тэгээ яваандаа болвол энэ монгол туйлыг хэлэх энэ ардын театрчилсан үг хэллэг болвол дэх нийтэр театр судлаачдын бол яриагаар бол ингэж нэг хүнтэй театр байсан юм байна. Монголчууд хоёр хүнтэй хоршиж дуулдаг байсан юм байна. Гэх мэтлэн бол одоо ингэж ярьдаг л да. Тэгээд инженеаш, нацагдорж, буян нэмэх, лодой дамб, намдаг, ванган, эрдэн, лавг сүрэн, намсрай гэдэл хөвөрч өгнө. Эдгээр хүмүүс нь монгол хэл хэмээх их далайгаас сувд түүхчид билээ. Их далайгаас их аван урсах нэгэн мөрнө нь Монголын театрын урлаг юм. Энэ урлаг хизээ Монголд үүсв, яаж хөгжив гэдэг бас сонирхолтой. Ер нь Монголд мэргэжлийн театр үүсэж бий болохоос өмнө бол энтхэг төвдийн уран зохиолоор, үүх түүхээр, соёлоор, аман соёлоор дамжуулаад бол бас манай үүх түүх бол яригдана л да. Тухайлах юм бол 1831 онд манай одоо говийн догшин ноён хотогт Данзан Арвжаа одоо энтхэг төвдийн тэр одоо шашны уран зохиолоос сэдвэлсэн Саран хөхөөний тууж гэдэг энэ жүжигийг бол монголчилж яг монгол хөрсөн дээр буулгаж бүхэл бүтэн том одоо анхны одоо мэргэжлийн театр үүсэж бий болсон гэж бол судлаачид үздэг. Манай одоо нэрт найруулагч Бервагийн мөнхт орж багш маань бараг сүүлийн 30 жилийн өөрийнхөө одоо судалгаа юм дээрээ тулгуурлаад Данзан Арвжаагийн театр бол Монголд нөгөө мэргэжлийн театрын тэр хамгийн ихний одоо үндэс суурь байсан байна гэдэг юмыг бол өөрийнхөө судалгаагаараа бас баталж гаргаж ирсэн. Энэ манай ардын энэ уламжлалт театрын одоо тэр үндэс суурин дээр
1931 онд бол зөвлөлтийн мэрэгжилтэн Андрей Ефремовын одоо санаачлагаар анх бол мэрэгжлийн театр өөрөө үүсэж бий болсон. Буян нэмэх бүр өөрийнхөө ингээд нэг бодлогоор харахуу засгийг тоглож ийсэн. Тэгээд одоо улсын дараамын эрдмийн театр хэд үнэн жүжиг тоглогдож ийсэн. Тэд нар нь ямар үүрэгтэй байсан бэг бол ард түмнийгээ соён гэгэрүүлэх. Нөгөө талдаа одоо тэр нэг хэл яриа соёл гэдэг зүйлс одоо бидний ямар үнэт чухал зүйлс юм бэ гэдгийг харуулахын тулд оршиж ийсэн. Харин 1957 онд Монгол Улсын их сургуулийн дэргэд бол найруулагчийн анхны анги бол нээгдээд энд бол Барейшо гэж мэрэгжилтэн бол бас Оросоос урагдж ирсэн. Тэгээд энэ анхны ангийн төгсөгчд бол одоогийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Цогжолмаагүй, урлагийн гавьяа зүтгэлтэн, найруулагч Мушка, Сумьягийн Сугар, Эрдэнэцэн Норов гэх мэтчлэн анхны 24 одоо мэрэгжилтэн яг найруулагчийн мэрэгжлэр сурч төгссөн. 90-ад он хүртэл бол одоо социализмын үеийн театрын бодлого бол бас өөр байсан. Тэнд бол одоо театр маань бол үндэснийхээ жүжигийн зохиолчдыг илүүд одоо авч тавьж байсан. Гэхдээ бас одоо орчуулгын жүжигүүдийг ч гэсэн одоо бас тавьж л байсан. Одоо тухайн үед гарч ирсэн Ээдрэ, Орломоо гэдэг ч юм уу тэр жүжигүүд нь яг энэ нийгэмдээ буюу ард түмний соён гэгэрэлэхэд нөгөө талдаа одоо энэ хэл ярианы соёлыг түгээн дэлгэрүүлэхэд маш чухал үүрэгтэйгээр оролцож исэн. Чи чинэх үдсэн хүчиг байх чинь хэвдэн. Би чинь Бэлэнсинг 70 худалдаж байсан. Театр гэж нь олон хүний ав яас бэлэг, ур чадвар, хөдөлмөр дээр тогтдог нийлмэл урлаг. Жүжигийн зохиолч, найруулагч, жүжигчин, тайз чимэглэл, хувцас хэрэглэл, дуу чимээгээд хөвөрнө. Харин энэ нэг хөдөлмөрийн үр дүн нь үзэгчдийн алга ташилт. Гэхдээ үзэгчдийн алга ташилтаас илүүтэйгээр түүний нийгэмд үзүүлэх үр нөлөө үүргийг товчхон тодорхойлбол. Чи надтай хүмүүжлгүй хүн шиг ярьж байна шүү. Та хоёр нүртний асуулт тавьж байна. Энэ ч юу гэсэн үг гамлет? Танд юу хэрэгтэй бэ? Чи намайг хэн болохыг таньж байна уу? Таньж байна. Загалмаар шангаргалъя. Та бол эр нөхрийнхээ дүүтэй нөхцөн хатан. Харамсалтай миний их. Их хэл гэдэг бол ерөөсөө Монголын одоо альва улс орны ганцхан Монголын ч биш альва улс орны биш тийм ээ оршин тогтох тийм ээ үндэсний аюулгүй байдлын одоо гол цөм нь бол энэ их хэл байхгүй юу? Альва одоо үндэсний тэр утга зохиол тэр тайз дэлгэцийн уран бүтээлүүд бол тухайн хэлнийхээ соёл, сэтгэлгээ, за хэл, за дээр нь тухайн цаг үеийн нийгмийнхээ тусгалыг тусгасан гол баримт хэрэглэгдэхүүнүүд болдог гэж үздэг. Улсын дараамын эрдмийн театрт сайн ингээд судалгаа авч байгаа байхгүй. Тэгэд хүмүүс та нар яг ингээд ямар зорилготой театрыг зоридөг вэ гэсэн чинь хүмүүс бид нар сонгодог жүжиг үзэхээр зоридгоо гэж ихэнх хүмүүс тэнд дотор санал өгсөн байгаа. Тэгэхээр яаж ийнэ гэвэл яг тэр хүмүүсийн зорж байгаа одоо өөрсдийнх нь одоо ингээд дотроо тэмцдэг зүйл нь бол одоо энэ сонгодог гайхамшигтай тэр зохиол бүтээлийн үг хэллэгийг харилцан ярианд хэрхэн буусныг хүргэж үзэх гэж хүмүүс зорж ирдэг байгаа байхгүй. Хэрвээ вэ шүү дээ тийм ээ бид нар одоо өөрийнхөө одоо баялаг энэ Монгол одоо их хэлээ вэ шүү дээ тийм ээ энэ жүжгүүдээр дамжуулж бид нар ингээд илэрхийлнэ гэдэг бол нийгмийн соёл, нийгмийн ухамсарт оруулж байгаа асар их том одоо хувь нэмрийн баялаг юм байгаа. Одоо нөгөө талдаа хэлэх юм бол намдгийн одоо энэ зохиол бүтээлүүдийг үзсний дараа хүмүүс түүний одоо үг хэл баялаг дээрээс нь тэр зохиолын утга санаатай хэрхэн нийцж орж ирж байгаагаараа дамжуулаад тэр үгийн баялаг нөгөө хүнд одоо энэ одоо ухамсарын түвшинд сууж идэг. Театрын урлаг гэдэг нийлмэл урлагийн төрөл зүйл. Тайзнаа жүжигчний амнаас гарах үг бүрийн ард олон хүний хөлс хөдөлмөр шингэж байдаг. Тиймдэн театрын хэл ярианы тухай ярихын тулд түмэн зүйлийн талаар өгүүлж болно. Мэдээж нэгдүгээрт жүжигийн зохиол, жүжигийн зохиолч. Түүний авьяас чадвараас гадна монгол хэл, өв соёл, түүх уламжлалан хэр мэддгээс олон зүйл шалтгаална. Манай театрын хамт олон ер нь бол найруулагч тийм ээ одоо удирдлага бол энэ жүжигийн зохиолчтой ажиллах хэрэгтэй юм байна.
Яг тэгвэл тэр болгон жүжигийн зохиол бичдэг хүн их цөөхөн. Жүжигийн зохиол бичнэ гэдэг чинь хамгийн одоо тамгын ажил гэдэг. Ягаад гэвэл тэр их олон дөрүүдийг оруулах, тэр олон хоорондын зөрчлүүдийг оруулах тийм ээ. Зүгээр роман бичих нэг өөр. Гэтэл тэр өөрийнхөө үзэл бодлыг тэр дөрүүдийн одоо тийм ээ характеруудад гаргаж ирэх бол бас хэцүү. Тийм учраас тэр болгон одоо жүжигэн зохиолчид гарч ирээд идэх юм байна. Одоо би жишээлбэл Баогийн Лавсрэнгээ бол Монгол Шекспир гэж нэрлэдэг байхгүй юу? Одоо Лавсрэнгийн тэр жүжигэн зохиолуудыг ингээд уншихад бол шүү дээ тийм ээ бүр ерөөсө тэр чигээрээ ингээд Монгол үнэр одоо Монгол шүү дээ тийм ээ соёл бүх юм байна шүү дээ тийм ээ ингээд тэндээс гардаг. Одоо жишээлбэл байна шүү дээ тийм ээ Вангангуй байж байна манай. Чимэдгой байна одоо Вангангуй тийм манай Лодо Домгой гэдэг одоо дээр үе ингээд манай жүжигэн зохиолчд байна шүү дээ. Тэр жүжигэн зохиолчдын ингээд номыг ингээд уншихад бол шүү дээ тийм ээ. Ерөөсөө ингээд Монгол хүний тэр ухамсарт нь шүү дээ тийм ээ юмыг ингээд суулгаад өгчөж байгаа байхгүй. Тэгээд Намдаггүй чин театартайгаа их хамтарч ажиллаж одоо тий сайхан жүжигүүдээ хийлээ шүү дээ. Тэгээд одоо Ванган байна тийм ээ, Чимэнд байна гэл ингээд том зохиолчд бол дандаа театартайгаа хамтарч ажиллаж байсан. Найруулагч нартайгаа хамтарч ажиллаж байсан. Тэгээд тэр сайхан бүтээлүүд гарч ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бол тийм нэг хамтын ажиллагаа жоохон дутмаг юм шиг санагдаж байгаа. Одоо ингээд сүүлийн үеийн жүжигэн зохиолууд манай залуучуудын бичиж байгаа киноны зохиолууд энтрийг ингээд уншихаар зэрэг шүү дээ тийм ээ. Ерөөсөө хитрхи энгийн үг нөгөө үзэл баримтлал бүхий одоо нөгөө харилцан яриа одоо тийм юмнууд бол ингээд бараг байхгүй. Киноны зөвлөлөөс нэг өнгөрсөн жил зарласан жүжиг одоо кино зохиолын уралдааны шүүгчээр ажиллаа л да. Тэгсэн нэг зохиол байна. Би тэрийг уншаад ойлгоогүй. Бүх юм зүгээр л хараа ярианы хэл. Энэ одоо юу гэж байгаа юм болоо. Би тийм ярианы хэл рүү шилжих юм болоо шүү дээ тийм ээ. Дээрэс нь одоо энэ одоо нийгмийн хэвлэл мэдээлэлтэй энэ нийгмийн ертөнцтэй яагаад тэгээд монгол хэлд бол одоо утга зохиолын монгол хэл гэж юм байхгүй болно. Хэрвээ утга зохиолын монгол хэл гэж байхгүй болох юм бол л шүү дээ тийм ээ. Нөгөө хэлний соёлыг чинь одоо нөгөө одоо дээд нөгөө юу одоо хамгийн эрхэмсэг одоо тэр юу шүү дээ оршихуй шүү дээ монгол хэлний тэр нь байхгүй болох байхгүй юу. Нөгөө талаас бол театр юу харж яах нөхлөр өнөөдрийн залуучуудын бас хандлагыг их харж байгаа. Юу тэг сонирхоод байна уу энэ залуучууд. Тэгэхээр залуучууд бол одоо Монгол ахуйн жүжиг тавихаас илүү одоо тэр гадны орчуулгын одоо тэр жүжиг ба шүү дээ. Одоо ингээд хамгийн сүүлд Онилийн одоо хайлаас модны дор чамааг хүлээн гэдэг энэ Онилийн зохиол байна тийм ээ. За тэгэл Адууны түүх, Анна Каренина гэл ийм одоо жүжигүүдийг ерөнхийдөө бас үзэх сонирхол байна энэ залуучууд мэдээж хэрэг шүү дээ тий. Цаг үеийн тийм байгаад. Тэгэхээр энэ бол театр бас энийг харалгүй яах вэ? Гэхдээ бас сайн тал нь одоо жишээ нь Наранбаатар найруулагч бол цог нэмэгтэй их хамтарч ажилласан. Тэгээ энэ одоо сайхан Тэнгэрийн хүү гээл тийм ээ. Одоо хаадын хаан гэл тийм ээ. Театрт зөвхөн уран сайхны одоо найруулагч байхаас гадна дуу хоолой ярианы найруулагч нар хэрвээ ажилдаг бол театрын тэр тайзан дээрээс хизээч одоо ийм одоо хэл ярианы соёлын асуудлыг тий зөрчсөн ч гэдэг юм. За энэ зөрчих гэдэг үг бол жоохон хуучинсаг тийм үг хэллэг байж магадгүй. Илүү одоо уртай бүтээлүүд гарах ийм боломж бол бүрдэх баха гэж ингэж боддог.
Жүжигийн нэг үзэгдэл дээр гарч байгаа одоо олон дүрүүд бүгдээрээ яг нэг өнгөн дээрээс ярьцдаг. Тэгэхээр тэнд уран сайхны дүр гэдэг юм бүтэх энэ асуудал бол шууд бүрхэгдээл явцдаг байгаа шүү дээ. Гэтэл энийг хийх ёстой. Энийг бол дуу хоолой ярианы найруулагч хийх ёстой. Харин одоо манай театруудад бол харьцангуй өмнөх үеэ бодох юм бол одоо хөдөлгөөний найруулагч гэдэг юм уу, дуу чимээ, гэрлийн найруулагч гэдээ бас юм төрөлжсөн найруулагч нар ажилладаг болсон. Жүжигчин зохиолын амин санааг үзэгчдэд хүрэхэд түүний ур чадвар маш их нөлөөтэй. Түүгээр дамжин бүх зүйл бийжиж байна гэж үзэж болно. Орчин үеийн сонгодог жүжигийн зохиолч Донорын Намдаггайн түүхэн жүжигүүд байна. Тэр түүхэн жүжигт гарч байгаа одоо тэр Баатрын жишээлбэл одоо Мөнх очрын Алтан зулын тэр одоо тухайн нийгэмд болоод байгаа тэр зөрчил тэмцэл дундуур өөрийнхөө үзэл санааг тэнд бас дамжуулж илэрхийлж байгаа тэр одоо үг хэллэг тэр яруу сонсголонтой одоо дуу хоолойгоор дамжиж илэрхийлэгдэж байгаа тэр Баатрын дотоод сэтгэл маань өөрөө нэгдүгээрт үг хэлнийхээ уян тансгаар хоёрдугаарт тэр хэлний ард талд байгаа тэмдэг дохио явж байгаа шүү дээ. Тэр тэмдэг дохиогоор дамжуулаад бас үзэгчдийг үнэхээр бас нэрэн чи юу блэ гэдэг ийм бодол руу өөрийн ирэхгүй эргэж аваачхад хүргэдэг хамгийн гол одоо илэрхийлэгч хүчин зүйл нь өөрөө энэ жүжигчний хэл яриа Баатрын өөрийнх нь дуу хоолой байгаа юм. Би нүгэлтэй. Нүглийн дотроос би хамгийн адгийн нүгэлтэй. Алтан зул минь, мөнгөн сар минь, болор хатан туул, богд дүнжин гар минь та намайг өршөв. Мянга дахин өршөв. Энэ насны минь зул, эхри охины минь нар, чамайгаан би өөрөө унтраасан юм гэж юу? Тэгэхээр тийм үгийг биш тийм ээ би яаж хэлэх вэ гэдэг чинь шүү дээ жүжигчин хүнээс бас асар их үг шаардж байгаа байхгүй юу? Чадвар шаарддаг байгаа байхгүй юу? Яг тэгвэл тэрийг ингээд би энийг ингээ хүний ингээ зүрхэнд хүрэхийн тулд шүү дээ тийм ээ. Би энэ үгийг яаж хэлэх вэ гэд. Дээрээс нь жүжигчний тэр төлөвшил гэдэг зүйл болвол өнөөдөр яа харахгүй манай сургалтын орчинтой бол хамааралтай. Сургалтаас 100% одоо энэ нөлөөллийг аваад эргээд тайзан дээр жүжигчин байх. Жүжигчин болох гэдэг нэг өөр, жүжигчин байх гэдэг бол нэг өөр асуудал байх гэж ойлгодог. Театр ч өөрөө бол хамгийн хүчтэй энэ дэр байхгүй юу? Тэ? Ер нь альч театрын хүрээнд бол ерөөсөө тэнд сонгож авч ажиллаж байгаа зохиол бүтээлүүд бол уран сайхны хамгийн сайн туйрлуудыг авч сонгож ажиллахыг бол найруулагч нар тэр уран сайхны зөвлөлүүд нь бол үнэхээр хичээдэг. Тэ манай жүжигчид уран бүтээлчид ч гэсэн тэрэн дээрээ бол бас ингээл үргэлж анхаарч ажилладаг л байгаа. Тэгсэн хэрнээ өөрсдөө амьдрал дээрээ тэр одоо ингээд манай уран бүтээлчдийг ингээл хүмүүс болвол хаарж дагаж дуурайдаг үзэгчдийн гэдэг юм арт түмнийхээ бахархал хүндлэлийн эзэн болсон тэр хүмүүс маань эргээд амьдрал дээрээ бол бас ярихаараа
тэр яриан дээрээ болов бас анхаарлаа хандуулж юмэр л байгаа. Өөртөө хяналттай баймаар байгаа. Энэ нь нэг талаасаа зүгээр яг хуу одоо нөгөө нийгмийн гэдэг юм уу нөлөө байгаа ч гэлээ гэсэн бас өөрийнхөө мэрэгжлийн тэр сайн нөлөөг, сайн туршлагыг бас амьдрал дээр хэрэгжүүлдэг баймаар байна шүү дээ, тэ? Амьдрал дээр ч гэсэн зөв ярьдаг баймаар байна шүү дээ. Монголын театрын урлагт томоохон жин дарах хэсэг нь орчуулгын жүжиг. 1931 оноос хойшоо Монголын театрт тавигдсан бүхий л жүжигт орчуулгын жүжигийн эзлэх орон зай томоохон байр суурийг эзлэнэ. Дэлхийн сонгодог шилмэл жүжигүүдийг тавина гэдэг маш том ажил боловч бодох санах ёстой асуудал олон бий. Чиний өвчин чинжэл хотгоноос сурц иртэ тэгээ чихэнд чи иртэ вэ өрсөө гаамал гэдэг юм. Хөлсөлтөй яргчантай, адгуустай, алгцэн эсхийн минь чигч өнөтэй нэгцгүйтэй, ван болсон салдаатай, ван ширээ болсон ялтантай. Тэг чи тавирдаа тэтэн байхын самхан хараад хормоод онооч. Зүрх минь дундууран турч байна. Орчуулагч нар маань гадны хэлээ айгүй сайн мэдээд байдаг. Гэтэл бол бас яг монгол хэл дээр их тий одоо буулгаж нөгөө монгол сэтгэлгээнд байхгүй учраас автоматар тэгээд тий буулгах талаар чинь тэр нь монгол хүнний чихэнд бас сонсогдохгүй ч одоо юу яриад байна вэ ойлгохдохгүй байх ийм асуудал бас байна. За тэгэхээр монгол хүн бол эхлээд байна шүү дээ тийм ээ монгол үгээрээ ингэж ойлгохгүй бол за дараа нь шүү дээ тийм ээ явцдаа тэрийг англиараа хэрэглэнэ үү, юугаараа хэрэглэнэ үү одоо тэр нь яах вэ гэж бодлоо гэхэд тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй. Яагаад тэгэхээр гадны үгийг буруу орчуулах юм бол шүү дээ тийм ээ ухагдах нь буруу болчдөг. Яагаад гэвэл ямар ч нэр томьёо байна шүү дээ тийм ээ өөрөө цаанаа ухагдахынтай шүү дээ. Тэгэхээр тэр ухагдах нь ингээ буруу болоо явцдаг учраас шүү дээ тийм ээ тэрийг бүр цаад ухагдахыг харж ингэж юу яах хэрэгтэй. Тэгэхээр одоо манай цэвэлгаан одоо тойл бол ерөөсөө энэ бол гайхамшигтай шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ингээл англиас юм орчууллаа гэхэд ингээл вебстрийн тойл бичиг тэгэл дараагаар нь бол одоо ингээд цэвэлгаан ингээл тойл бичгийг л ингэж харж ич нэг орчуулна. Тэгэхээр яагаад вэ шүү дээ тийм ээ энэ сүүлийн үед одоо миний нэг сэтгэл зовоод идэх нэг юм болов шүү дээ тийм ээ ганцхан жүжигийн гэхгүйгээр одоо бүр шүү дээ кино байж гэн одоо юу байж гэн телевиз байж гэн тийм англи үг хэрэглэхгүй хүн одоо зочин гэж бараг байхгүй болсон. Өмнөх үед бол хэрвээ гадаад хэлнээс ямар нэгэн зохиол бүтээлийг орчуулад одоо театрын юм уу кино дэлгэцийн бүтээл болгоод тавих дээр хүрэх юм бол тэнд нөгөө сайн муу хэлүүлдэг нөгөө галивлит буюу уран сайхны зөвлөл гэдэг юм чинь болоод үргэлж хяналт тавьдаг байсан. Тийм учраас бол ямар нэг одоо хэл найруулгын алдаатай гэдгийг утга санааны одоо алдаатай эсвэл одоо нөгөө үзэл бодол суртахууны тийм зөрчилтэй ийм үг хэллэг юмнуудыг бол бас тэр уран бүтээл дээр гаргадаг л байсан. Одоо бол тэр нөгөө уран сайхны тэр дундаа орчуулгын бүтээлүүд дээр тэр хяналт гэдэг юм бол бас их алдагдж байгаа. Монголд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжөөд 95 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын театрын урлагийнхан үндэснийхэн өвөрмөц зан заншил түүх уламжлал дээр тулгуурлан үндэсний үнэт зүйлийг бий болгожээ. Тэр үнэт зүйлд олон зүйлийг нэрлэж болгоч түүний язгуур нь их хэл. Драмын театраа одоо гол манай театраа одоо ингээд харах юм бол ер нь 31 оноос хойш бол 300 гаруй те бүр 320-20-од жүжиг тавьсан байна. За энэ дотроос ингээд аваад ингээд судалгаа хийгээд үзэх юм бол ерөнхийдөө нэг 70% нь одоо гадаад жүжиг байна. 30% нь ерөнхийдөө бас үндэсний Монгол одоо жүжигийн зохиолчдын зохиолыг тавьсан байна. Тэгээ жүжигчний тархинаас үзэгчийн тархинд шууд ийм сэтгэл хөдлөлийн маш өндөр ийм нөгөө байдалд те хүрдэг. Тэгээд энэ нь бол эргээд хүмүүст бол маш ийм тогтвортой сэтгэлгээг үлдээх ийм боломжтой ийм урлаг байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл маш хүчтэй нөлөөлдөг урлаг гэж л хэлээ да. Тийм учраас театрт тавьж байгаа бүтээлүүд дээр бид нар бол бас их анхааралтай хандаж нийгмийн оюун санааг одоо нэгдмэл байлгах,
үндэснийхээ тэр үнэт зүйлүүдийг болол хайрлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх тал дээр бол анхаарлаа хандуулах шаардлагатай. Олон театр өөр өөрийн онцлогийг харуулсан, үзэгчдийн таашаалд нийцсэн гадаад дотоодын олон бүтээлийг амьлуулах болжээ. Орон нутгийн бүх театруудын уран санд судалгаа хийгээд үзсэн байхгүй юу. Тэгэхэд бол концертын уран бүтээл илүү давмгай байгаад идэг. Дараамын уран бүтээлүүд бол ерөөсөө маш бага хувийг эзэлж байгаа ийм дүр төрх бол ажиглагдаж байна. Хөдөө орон нутагт чинь харин одоо жишээ нь би 2 театрыг онцолж ярмаар байгаа юм л да. Тэн дээр бол одоо Завхны театр, Хөгжим драмын театр, Вангны нэрэмжит театр, мөн одоо Дорнот аймгийн Хөгжим драмын театр байгаа. Энэ 2 театр то яг жинхэнэ одоо үндэснийхээ одоо тийм ээ ийм жүжигүүдийг одоо үндэсний зохиолчдын зохиолыг илүүд одоо тавьж байгаа. Өнөөдрийн даяаршиж байгаа нийгэмд театрын хэл яриа гэдэг маш их үүрэгтэй. Магадгүй энэ үүрэг шаардлагын улмаас одоогоос 30 жилийн тэртээ одоогийн соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн ярих урлаг, театр, кино судлалын тэнхимийн их үндэс тавигдаж байжээ. Уран зохиол унших гэдэг энэ юм бол үнэхээр одоо тутмаг байгаа нь бол харагддаг. Эннээс шалтгаалаад одоо хүний мөн чанар хүний амьдралын тухай үзэл бодол, хүн хоорондын харилцааны болон хүний өөртөөгөө харилцах харилцааны тухайтад бол тэр нарийн нандин зүйлүүдийг ойлгох, мэдрэхийн тухайтад, тэрнийг илэрхийлэхийн тухайтад, тэр дундаа хэл яриагаараа дамжуулж илэрхийлэх тухайтад бол үнэхээр ядмаг болж ирсэн байна. Нэг энэ асуудал. Хоёрдугаарт нь тэр нөгөө монгол хэлэнд ч одоо жишээлбэл хэлний 5 хэм хэмжээ гэдэг зүйл байгаа. Тэрэн доторх нэг хэмжээ нь манай театрын урлагийн бүтээлтэй холбоотой зүйл нь зөв дуудах зүйн тухай асуудал. Зөв одоо нөгөө найруулга зүйн хэм хэмжээ гэж байна, дуудлага зүйн хэм хэмжээ гэж байна тий. Тэгэхээр энэ хоёр бол бүр хамгийн одоо хүчтэй, хамгийн түгээмэл юм холбоотой зүйл л дээ. Тэгэхээр тэрэн дээр бол бас энэ нөгөө дуудлагын асуудал, цахим орчинд бид нар одоо нөгөө мессежний хэл гэж яриад байдаг штеп. Үгийг маш хураангуулж ярьдаг. Хэдхэн цөөхөн үгээр одоо өөрсдийгөө илэрхийлдэг ч гэдэг юм. Энэ асуудал нь эргээд тэр хүүхдүүдийн ярианы дуудлагад бол маш их нөлөөтэй байна. Зөвхөн зохиол судлаач, уран бүтээлч гэхгүйгээр хувь хүн ч гэсэн өөрсдийнхөө одоо энэ үн цэсийг хадгалж авч яваа гэдэг талаас одоо үүрэгтэй байх хэрэгтэй. Энийг илүү ингэж чухалчилж дандаа монгол үгээрээ өөрсдийнхөө одоо утга санааг гаргаж ивэл зөв гэж бодож байна. Монгол хэлийг баяжуулан өвлөн тээгч нь гагцхүү Монголын театрын урлагийнхан биш ээ. Нэвтрүүлгийн төгсгөлд Гүүш Бямбын Эренчингийн Монгол хэл шүлгийн хэсгээс сонирхуулъя. Энэ шүлгийн дөрвөн мөртийг цээжээр мэдэж байвал таач монгол хэлэн өвлөн тээгч гэсэн үг. Их монгол хэлээ хайрлцгаая. Чихний чимэг болсон аялгууд сайхан монгол хэл. Шин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэн. Сонсох бүрийд яруу баялагын гайхан баясаж сод их бэлэгт түмэн юугээ бишрэн магтмуу.